Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Өдрийн мэнд хүргэе. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас за 5 гараг бүрийн 13 цаг 30 минутаас бид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хийж хэрэгжүүлж байгаа за мөн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг дааж байгаа гэсэн энэ олон мэдээллээр бол бид бас албаны их сурвалжуудыг ураад лайвыг бэлтгэн хүргэдэг байгаа. За өнөөдрийн манай лайвт бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга оюун цэцэг дарга маань оролцоод за бид эрүүл мэндийн даатгалын сангаас бас санхүүж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ за чанар үр дүнгийн талаар бас ярилцах болно. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр 20 оны 8 сард энэ эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт ороод ингээд 21 оны 3 сараас эхлээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол хэрэгжээд ингээд манай энэ даатгалын энэ системд бол маш том юм шинжилэлүүд хийгдээд хагасчлалын нөрөөг үзэж байна. Тэгээд тогтоол хэрэгжээ хагасчил боллоо. Тэгээд тогтоолын бас энэ хэрэгжилт үр дүнгууд бол эхнээсээ ингээд гараад эхэлж байгаа. Тэгээд үр дүнгийн талаар та бас үзэгчтэй мэдээлэл өгөөч. За эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол 3 дугаар сард хэрэгжиж эхэлсэн. 3 дугаар сараас эхлэн хэрэгжээд одоо үндсэндээ тань хэлсэнтэй сар нэгж чинь хагасжил болж байна. За энэ хугацаанд бол тусламж үйлчилгээ гүйцэтгэлээр санхүүжүүлэх энэ үйл ажиллагаа явагдаж байна. За тэгэхээр зэрэг өмнө нь бол мөн энэ лавлагч энэ гол нь 3 дугаар тогтоол өөрөө лавлагч шийдлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг зохицуулдаг. За манай даатгал дээр бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хит хитэн тогтоол байна. За 3 дугаар тогтоол бол өөрөө лавлагч шийдлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг зохицуулдаг. За мөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 23 дугаар тогтоол гэдгээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мөн зохицуулж идэг бол 13 дугаар тогтоолоор эмийн хөнгөлтийн асуудлыг зохицуулдаг. Ингээд манай дээр бол даатгал дээр хэрэгжиж байгаа хит үндэсний зөвлөлийн тогтоолууд байна. Тэгэхээр өнөөдрийн 5-2 гол ярих гэж байгаа 3 дугаар тогтоолын түвшинд бол өмнөх жилээс бид нар юу ахиж байгаа гэдэг асуудал дээр ярих гэд. За өмнө нь бол бид нар 28 дугаар тогтоол гэж хэрэгжижсэн. Тэгээ би өнөөдрийн энэ сэдвүүдээр тантай голж ярих гээд байгаа зүйл юу гэхээр зэрэг 3 дугаар тогтоол хэрэгжснээрээ иргэн даатгуулагч бол нэгдүгээрт эмнэлгээ сонгох энэ боломж хүрсэн. Хоёрдугаарт хамтын төлбөрийн асуудал нэлээд сайн зохицуулагдсан. Одоо хамтын төлбөр бол 70-30 даатгалын сан 70% тийм ээ одоо иргэн даатгуулагчаас 30% гарахаар гэхдээ даатгал төлгүй мөн 7 бүлэг иргэд бол бас байгаа. Хүүхэд тийм ээ одоо хүүхдээ асарж байгаа ээж өндөр настан за хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгээ хугацаа цэргийн албаагч тий хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг ингээд 7 бүлэг хүмүүс бол хамтын төлбөр бол төлөхөөргүй ингээд зохицуулагдаж явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо 3 дугаар тогтоолын гол юм юу вэ гэхээр зэрэг хуучин бол бид нэр өндөр хүртэгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол өнөөдөр бүх хэрэгслүүд өөрөө тусламж үйлчилгээний зардалд багтаад нэлээд их одоо иргэдэд их зүйтэйгээр чиглэгдсэн ийм тогтоол явж байгаа ийм зүйлүүд байна. За тогтоол хэрэгцэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд ч гэсэн одоо цахим хөгжүүлэлтийг маш сайн хийж манай эрүүл мэндийн даатгалын байгууллагатай бол мэдээлэлээс солилцох шуурхай байх энэ ажлууд бол нэлээд хийгдэж явж байна. За ингээд ер нь манай ерөнхий газрын статистик мэдээлэл юмнууд харж байхад бол маш олон иргэн даатгуулагчийн бас энэ амь насыг аварсан амьдралын чанарыг бас уртсгсан маш олон ийм тусламж үйлчилгээнд манай даатгалын сангийн бас энэ мөнгнүүд бас гарсан байна. Тэгэхээр ер нь ямар төрлийн бас тусламж үйлчилгээнд илүү энэ санхүүжилтүүд бас олгогдоод явж байна вэ? За сая би хэллээ те өмнө нь бол бид нар өндөр өртөгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол одоо энэ хэрэгсэл ашигласан тусламж үйлчилгээ өөрөө тусламж үйлчилгээний зардал шингээ явж байгаа юм асуудлууд байна. Тэгэхээр өнөөдөр би танд энэ дээр нь хит хитэн зүйл дээр бол хэлэх гэж байна. За ер нь бол бид нар яаж нөхөр зэрэг амьдралын чанарыг сайжруулсан, амь насыг аварсан ийм тусламж үйлчилгээнд дээр гарсан. За 9 сарын эхний 10 сарын байдлаар би танд нэгэн тоог хэлэхэд за бид нар энэ дээр юу голж харж байна вэ гэхээр зэрэг одоо зүрхний шигдээс тий тархины цус харуулт гэдэг ч юм уу тий ийм зүйлүүд дээр бол бас амь нас аварсан ийм байдлууд эхлэж байна. Одоо жишээлбэл эхний 10 сарын байдлаар 579 тохиолдолд зүрхний цочмог шигдээс дээр энэ дээр бол эмнэлгүүдийн авсан арга хэмжээнд манайх 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан. Ийм байдалтай. Тэгэхээр энэ бол яаж юм вэхээр оншилгоорт хийгдэж энийгээ дагсан эмчилгээ сайн явснараа иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирсан гэж ингэж харж байна. За энийг бол одоо улсын хувийн гэлтгүү бүх түвшний эмнэлгүүдэд бол энэ ажил хийгдэж байна. За зүрхний шигдээсийн тухайд ийм байна. За дээр нь манайд юу байна вэ гэхээр зэрэг хүүхдүүдэд нэлээд их гажууд байт юм байна.
төрөлхийн гажигтай холбоотой асуудлууд. Тэгэхээр та бүхэн энэ нэвтрүүлэг цуурлаар явах учраас энийг бас дараа нь дэлгэрүүлж ярих байх гэж бодож байна. Гэхдээ ер нь бол ингээд хүүхдүүдээр тохиолдож байгаа юмыг харахаар зүрхний одоо төрөлхийн гажигуд их байт юм байна. За энэ бол манайх эхний 10 сарын байдлаар гэхэд 168 хүүхдэд 1.2 тэрбум төгрөгийн одоо санхүүжилтийг гаргасан байх жишээтэй. За мөн хүүхдүүдийн дунд урал тагнаас сэтэрхий энэ байдал бас их байт юм байна. Тэгээ энүүн дээр ихэд одоо манайх 51 тохиолдол дээр 12 сарын 4 сая төгрөгийг зарцуулсан байх жишээтэй. Тэгэхээр зэрэг одоо энэ хүүхдүүдийн дунд энэ одоо төрөлхийн гажиг их байна гэдэг бол бас нийгэмтэй тийм ээ маш олон зүйлээс бол нөлөөлж байгаа байх гэж харж байна. Энүүн дээр бол маш их зарцуултууд гарч байна. Тэр хүүхдүүд чинь хамтын төлбөр гэж байдгүй. Бүгд даатгалын сангаас гараа явдаг. Бас нэг юм ач холбогдолтой байх. За тэгэхээр манаас ерөнхий газрын маань албасны пэйж хуудасаар энэхүү лайв явж байгаа. За үзэгч та бүхэн одоо өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор одоо асуух асуулт байх юм бол лайвын доор комент хэсэгт одоо бичээд за хариулт авах бүрэн боломжтой байгаа. За мөн эрүүл мэндийн даатгалын одоо ерөнхий газрын албасны бас пэйж хуудсанд лайк дараад бас нэгдээд даатгалтай холбоотой бас бүх төрлийн мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За тэгэхээр энэ санхүүжилтийн хувьд ер нь одоо ингээд сард манайх ч ингээд 2 удаагийн бас юм санхүүжилтүүд гаргадаг. Эрүүл мэндийн одоо байгууллагууд та түр хэлсэн энэ гүйцэтгэлээр юм санхүүждэг болсон. За ингэснийхаа ярээр бол нөгөө манаар бас ингээд хэмжлэх юмнуудаа явуулаад бид нэр сард 2 удаас тэр хэмжлэхийг одоо хянаад маш төргөн шуурхай энэ санхүүжилтийн юмнуудыг гаргаад байгаа. Тэгэхээр 10 сарын байдлаар бас энэ даатгалын сангаас одоо ямар санхүүжилтүүд одоо гараад байна. За 10 дугаар сарын байдлаар даатгалын сангаас нэг ихнээд 13 тэрбум төгрөгийн одоо санхүүжилт эрүүл мэндийн байгууллагууд гарсан байна. За манайх бол 2400 гаруй байгууллагатай одоо гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхээр зэрэг ер нь бол даатгалын сангаас яаж муу гард юм бэ гэхээр нэгдүгээрт одоо сонгуульчлал оролтонд ор тэнцсэн эрүүл мэндийн байгууллагт манайх бол гэрээ байгуулдаг. Энэ эрүүл мэндийн байгууллага өөрөө магадлал итгэмжлэгдсэн байх ёстой. За гэрээ байгуулснараа яах вэ гэхээр гэрээний гол заалт юу байдаг вэ гэхээр зэрэг эрүүл мэндийн даатгалын байгууллага 8-аас 11-ний хооронд нэхэмжилсэн үнийн дүнгээс нь бид нар 70 хүртэл хувиар урьдчилгаа санхүүжилт олгодог. Өөрөөр хэлбэл таны 10 сард гүйцэтгэж яасан үйл ажиллагааны шин зардлаас 11 сард үйл ажиллагаа явуулж авах боломжийг хангаж бид нар 70 хүртэл хувиар одоо урьдчилгаа олгож ажилладаг. За үлдсэн 30% дээр бид нар хяналтаа хийгээд одоо сарын 21-ээс 24-ний хооронд гүйцэтгэлийг хангаж ажилладаг ийм байдлаар санхүүжилт гаргаж байна. За санхүүжилт гаргахад энд бол чанарын хяналт бол хийгдэж явдаг. За чанарын хяналтаар бол бас бид нар стандартад нийцэж байгаа хэсэгтэй чанартай тусламж үзүүлсэн хэсэгтэр хяналт хийгдээд за тэгээд энэ хяналтын дүнгээр бол бид нар санхүүжилт гаргаа явдаг ийм байдалтай байгаа. За ганц нэг бас иргэн даатгалчаас ирсэн комментуудыг уншаад хий. За 10 дугаар сарын санхүүжилтийг хараад их гайхсан шүү. Даатгалын сангаас үнэхээр их мөнгө иргэдийн одоо эмчилгээ үйлчлэгэнд гардаг юм байна. За хувийн эмнэлгүүд хүүхэд олон 10 тэрбумаар нь санхүүжилт авдаг гэдгээ мэдлээ. За эндээс харахад ер нь даатгалын байгууллага маш олон шинжилгээ хийж даатгалын системийг одоо бүрэн өөрчилж байгаа юм байна. За одоо харин эмнэлгүүд дотооддоо нөгөө менежментээ зөв зохион байгуулах санхүүжилтээ нөгөө зөв одоо хуваарлаж ажиллах хэрэгтэй гэсэн юм саналыг хэлсэн байна тийм ээ. Тийм ээ. За даатгалын байгууллагаас өнөөдөр үндсэндээ за лавлагчдын эрүүл мэндийн байгууллагууд бол 3 дугаар тогтоолоор нь 11 багц тусламж үйлчилгээг манайх санхүүжүүлж байгаа. Тэгэхээр сая наад иргэний чинь санал зөв байна л да тийм маш олныг бол санхүүжүүлж байгаа юм байна. Та бүхэн гэдэг дээр бол санал нэгдэж байна. За энд дараагийн яригын сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын ашиг тусыг нэлээд хүртдэг болсон байгаа шүү. Хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчилдэг болсон. Стаг сэтгэл хангалуун байгаа. Сайхан шинжилгээ хийж байгаа. Та бүхэнд баярлалаа гэсэн байна. За баярлалаа. За 3 дугаар тогтоолын бас нэг чухал хэсэг нь юу вэ гэхээр зэрэг энд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр за яг адил тэгш байдлаар даатгалын сангаас хувийн хувьсгалын эмнэлэг гэхгүй адилхан санхүүжилт авдаг болсон нэг юм бас сайн талтай байгаа. Тэгэхээр бас даатгалын маань энэ ерөнхий үндсэн бас бодлого маань нөгөө ер нь эмнэлгийн байгууллагуудаас энэ санхүүжүүлээ. Тэгээд эмнэлгүүд маань бас тэрүүгээрээ өөрсдөө одоо цалин мөнгө урамшуулал одоо энэ гүйцэтгэлээрээ санхүүжих юм бас хамгийн гол одоос энэ ач холбогдол нь бас энд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хорт тавдрын бас энэ эмчилгээ тусламж үйлчилгээнд бас иргэдээс маш их зардал мөнгө гардаг. Тухайлбал бас бай эмчилгээний үед ганцхан ширхэг эм тариа хийхдээ нэг 3-4 сая болдог.
байсан. Тэгээд тухайн хүнээс бас гардаг байсныг манай энэ даатгалын сангийн одоо энэ шинжилгээний хүрээнд бол энэ нэмжлэгийн дээр бас тодорхой хэмжээнд нэлээд одоо хөнгөлөгддөг болсон тийм ээ. За энэ 3 дугаар тогтоол дээр бас нэг хамгийн чухал болж орсон хэсэг бол хор тавдрын одоо тусламж үйлчлэгээ санхүүжилтийн асуудал бүр 100% даатгалын санхүүжилтээ санхүүждэг болсон. Тэр ч утгаараа одоо байн эмчилгээгээд чухал эмчилгээг иргэдэд чиглэсэн хамгийн чухал эмчилгээ болсон мөн хийгдэж байгаа. Тэгээд зүгээр энэ дээр нэгэн зүйлийг давхцуулаад хэлэхэд яаж яах вэ гэхээр 3 дугаар тогтоолын гол мөн чанар бол иргэнд чиглэсэн. Одоо бид нар яаж гачаа явдаг урсгал бол буурч байна тийм ээ. Хоёр талын юутай байна. Гэхдээ бол энэ одоо Монгол улсад хийгддэг тусламж үйлчилгээг хөлн дэмжиж байгаа. Энүүгээрээ бол манай эрүүл мэндийн салбарын эмнэлэг болоод технологийн одоо шинжилгүүдийг маш их хийснээрээ иргэд болвол тийм ээ одоо их орондоо гэсэн үг. Даатгалаасаа санхүүжээд тусламж үйлчилгээг авах энэ боломж бол нэгдсэн ийм байдалд явж байгаа. Тэгэхээр иргэдэд чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээ болж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр өмнө нь нөгөө 3 дугаар тогтоолоос өмнө 28 дугаар тогтоолыг хэрэгжижсэн. Тэр үед бол бас энэ нөгөө иргэн даатгалагч жилд нэг 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээг бас хязгаарлагдмал байсан бол одоо бол нөгөө хязгааргүй тийм ээ. Тэгээд ер нь энэ юг эмнэлгүүдийн юг харж байхад бол бид нар 3 дугаар эмнэлэг дээр очихоор бол дандаа хамтын төлбөртэй байсан юмнууд одоо энэ шинжилэлээр бүр 100% үйж जैन. Зүрхний одоо тэр нарислын судасны одоо хагалгаан энтерд ороход бол нэг зардал нь ойролцоогоор нэг 4-5 сая гарахад бол тэгэл манай даатгалын сангаас 95% нь хөнгөлөөд тухайн хэрэгнээс нэг маш бага хэмжээний одоо мөнгө төгрөг гардаг болсон. За энд бол бас иргэн даатгалагчд бол нэлээд сэтгэл хангалуун байгаа бас бидэнд ярьж байсан л та. Тийм ээ. Тэгэхээр энэ 3 дугаар тогтоолын гол юм нь би жоон дотоо ярьж байна. Яа тэгэхээр сая бид нар бол хор тавдрын асуудлыг бол бүрэн санхүүжүүлдэг болсон. Яралтай тусламжийн асуудлыг бүрэн санхүүжүүлж байна. Одоо жишээлбэл одоо тийм ээ одоо зүрхийн шигдээс тархины цус харуулт болно гэдэг бол энэ ялж авахгүй иргэнд бол яралтай тусламж шаардлагатай болж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгэхээр энэ яралтай тусламжийг мөн санхүүжүүлдэг болсон. Түргэн тусламжийн үйлчлэгийг санхүүжүүлдэг болсон. Гэх мэтчлэнгийн өмнө төрөөс дааж исэн санхүүжилтүүд бүгд одоо даатгалын сангаар дамжиж хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. За энд нэг иргэн бас хэлсэн байна. За өмнө нь нөгөө зүрх судас тархины мэдсэлийн хаалгаанууд хийлэхэд маш нарийн технологитой учраас нөгөө эмнэлгийн 25%-ийг өвчтөн ар гэрийнхэн төлнө гэхэд санхүүгийн өндөр одоо дарамт болдог байсан. Тэгээд харин одоо энэ байдал өөрчлөгдөж тусламж үйлчлэгийн дийлэнхийг нөгөө эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг болсон. За энэ мэтлэн бас энэ иргэн одоо даатгалагч руу одоо бас манай үндсэн бодлого маань аюул сайн хэрэгжээд явж байгаад их баяртай байна гэсэн юм хэлж байна. За тийм тэгэхээр энэ нэг хамтын төлбөрийн асуудал яригадаад байна. Хамтын төлбөр төлдөг нэг хэсэг байгаа. Хамтын төлбөр төлдгөө 7 бүлэг хүмүүс байгаа гэж бид нар яриад байгаа тийм. Тэгэхээр энэ 7 бүлгийн хүмүүс бол ямар ч тусламж үйлчилгээн дээр энэний яаж даатгалтай сан хариуцаад ажиллаж байгаа гэж ойлгож болно. Иргэн даатгалагчаас өмнө бол 25% энэ төр гардаг байлаа шүү дээ тийм. Тэгээд гол нь одоо бас энэ даатгалын шинжилэлээр бол бас яг иргэн даатгалагчийн одоо нөгөө карманаас нөгөө эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс бол ингээд хамгаалчихж байгаа. Дээрээс нас нөгөө өмнө нь нөгөө гадаад руу явдаг бас энэ урсгалыг бууруулж байгаа маш олон талын бас ингээд ач холбогдолтой. Гол нь эрүүл мэндийн одоо бас энэ даатгалаараа үйлчлэгээ авахын тулд та бас энэ тогтмол бас энэ сар бүр ингээд төлдөг одоо тэгээ даатгалаараа төлдөг юм 4500 төгрөгийн одоо даатгалын шимтгэлээ бас ингээл тогтмол бас төлж явах. Энэ бол бас маш бага мөнгөтэй жилдээ ингээл нэг ойролцоогоор нэг 54,000-аас бас нэг 60,000 хооронд гэл тэгээ сар 4,500 төгрөг бас үнэхээр бага мөнгө шимтгэлдээ төлөөд тэрнээс одоо бүр хэд дахин бас юм тусламж үйлчилгээнүүд авсан бас юм хүмүүс ч бас байдаг юм л тийм ээ. За эрүүл мэндийн даатгалын асуудал өөрөө эв санааны зарчим дээр тулгуурладаг. За өнөөдөр би өвдөөгүй байж болох. Би өнөөдөр би залуу байж болно тий. А тэгвэл бид тусламж хэрэгтэйдээ миний даатгалын шимтгэл ингээд үйлчлэл явж идэг. Энэ эв санааны зарчим дээр тулгуурладагаараа бас чухал. За үзэгчдийн зарим нэгэн асуулт нь хувийн эмнэлгүүд бас даатгалаар үйлчлдэг бас их баяртай байгаа гэж юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар чинь яг эрүүл мэндийн манай даатгал ерхий газарт бас хичнээн гэрээтэй эмнэлгүүд байгаа байлаа нэг ойролцоогоор. За нийтдээ манайд 2546 байгууллага байдаг гэрээтэй. Энэний 1700 орчим бол ер нь эмийн сан байдаг. За тэгээд төрийн үйлчлэгээтэй эмнэлгүүд нь хувийн эмнэлэг бол одоо 300 орчим улсын хэмжээнд
ийм эмнэлэг бол үйлчилж байна. За ер нь бол даатгалаар бол эмнэлгүүд үйлчлүүлэх маш их сонирхолтой. Одоо манайх удахгүй шин сонгон шалгаруулалт зарлана. Тэгээ энүүтэй холбогдуулаад бас нөгөө маш олон эмнэлгүүд ингээд орж ирэх юм боломжууд бас нээлттэй байна. Энэ бас шинжлэлийн хүрээнд бол ер нь хуучин хүмүүсийн нэг ойлголт бол эрүүл мэндийн даатгал бол нэг улсын эмнэлэг үйлчилдэг гэсэн нэг юм ойлголт байсан бол одоо бол бас нөгөө хүртээмжтэй тий хуулс ерөөсөө л одоо чадчихлаа байвал ерөөсөө бүх өрсөлдөөний шалгаруулалтанд ороод одоо тэнцсэн бүх байгууллагад даатгалын байгууллага гэрээ хийчихлээ бэлэн баг. Тэгэхээр бол манайс энэ даатгалын сангаас зарлалын төлбөрийг нь хариуцаад гэрээтэй ажиллаж байгаа эмнэлгүүд маань бас иргэн даатгуулагчдаас бид нэр одоо үйлчлэх юмнуудын бас нэлээд сайн бас хүргэж өгдөг байгаа. Тэгээд даатгалтай холбоотой бас мэдээллийг маань та бүхэн бас эрүүл мэндийн даатгалын ерхий газрын аль бисны бас сошиал одоо сувгуудад лайк дараад бас фоллоу хийгээд мэдээлэл юмнуудыг авах боломжтойгоо. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн бас ярилцлага өндөрлөх тийшээ хандж байна. За, иргэн даатгуулагчдад хандаж хэлэхэд даатгалын байгууллага бол шинжлэлийн хүрээнд бол маш олон ажлуудыг бол хийж байна. За, энэ гол нь юу вэ нөхөр? Иргэн даатгуулагчид эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд чиглэгдэж ажиллаж байгаа гэдгийг хэлэх байна. За, тэгэхээр оюун цэцэг дарга битүүрийн одоо энэ лайв маань цаашгаас энэ 2 3 одоо цувралаар үргэлжлээд явнаа. Тэгээд дараа дараагийн цувралууд дээр бид бас яг энэ эрүүл мэндийн даатгалын одоо сангийн одоо мөнгө аль одоо тусламж үйлчлэхэнд илүү бас зарцуулагдсан байна. За одоо ямар одоо төрлийн өвчнийг одоо бас амьдралын чанарыг бас сайжруулаад ингэж ам насыг аварч байгаа бас ямар тусламж үйлчлэгээнүүдийг бас санхүүжилсэн талаарх энийг бас цувралаар хүргээд явнаа. Тийм болохоор та бүхэн дараагийн бас лайвуудыг манаас алгасгүй үзээд за асуух асуулт байвал бас комент хэсэгт үлдээгээд за даатгалтай холбоотой мэдээлэл авах бүрэн боломж байгаа шүү. За тэгээд өнөөдөр бол эрүүл мэндийн даатгалын ерхий газрын тусламж үйлчлэгээний чанар төлбөрийн ялалтын дарга оюун цэцэг дарга маань оролцоод за эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа энэ эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар үр дүнгийн талаар бас та бүхэнд бас товчхон мэдээлэл өглөө. Ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.